Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1541 спорт зал бүртгэгджээ. Энэ нь сүүлийн 7 жилтэй харьцуулахад 556 спорт залаар нэмэгдсэн байна. Ойролцоогоор манай улсын нэг хүнд 1176 м2 хэмжээтэй спорт зал оногдож байгаа гэсэн үзүүлэлт гарчээ. Хүн амыг эрүүл чирэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд спорт заалны хүрэлцээ хангамж ихээхэн чухал үүрэгтэй. Манай улсын хувьд анх 2017 онд спорт заалны хүрэлцээ болон түүний хангамжийн талаар судалгааг хийж байсан. Үүнээс хойш 7 жилийн дараа буюу 2 дахь судалгаа хийж дүнгээ гаргасан бөгөөд нийт 21 аймагаас Хөвсгөл аймаг хамгийн олон буюу 68 спорт заалтай гэсэн дүгнэлт гарчээ. 2 дахь удаагийн үзлэг тооллогоор улсын хэмжээнд нийтдээ 1541 спорт зал тоологдсон байгаа. Энэ бол 2017 онд буюу анхны үзлэг тооллогын үр дүнтэй харьцуулах юм бол 556 залаар бол нэмэгдсэн ийм үр дүн гарсан. Орон нутгийн хувьд бол тэгэхээр 713 бүрт тоологдсон бол одоо үзлэг тоол 2024 онд бол 842-гээд 129-оор нэмэгдсэн бол Улаанбаатар хотод бол хамгийн их дүнгээр бол нэмэгдсэн байгаа. Тэгээ 699 зал бүртгэгдсэн байна. Энэ бол өмнөх тоолготой харьцуулах нь 427-оор бол нэмэгдсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт спорт заалны 66.7% нь улирлын чанартай, 33.3% нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын эдийн засгийн 5 бүсээр хуван авч үзвэл баруун бүсэд 207, ангаан бүсэд 255, төвийн бүсэд 289, зүүн бүсэд 91, Улаанбаатар хотод 699 спорт заал тус бүртгэгджээ. За энэ удаагийн тооллогын гол үндсэн онцлог юу вэ гэхээр төрөө ижлийн түншлэлийг ховийн өвчл маань чадхаад дэвшлүүлж тэгээ энэ үзлэг тооллогыг дан ганц статистик бүхий салбартаа бол одоо хүрэхэд бол хүрэлцээ муутай. Тэгэхээр энэ талаасаа бол бас энэ шинэ тулгуур байгуулагдсан статистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын бас чадварч гэсэн энэ чиглэлээр нэмэгдсэн бахаа гэж яс тэрэнд бол ихтэй байгаа. За улсын хэмжээнд 17 онд анхны тооллого явсан бол 7 жилийн дараа 2 дахь тооллогыг амжилттай зохион байгуулж дуслаа. За энэ удаагийн тооллогыг бол яг мэрэгжлийн байгууллагууд үзлэг тооллогыг өөрсдийн одоо тоологч нараа болон тоолгод ашиглах одоо цахим орчинд за IT технологиг ашигласан ийм одоо маягтын дагуу тооллогыг зохион байгуулж дуусглаа. Мөн улсын хэмжээнд 1950 спортын гадаад талбай тоологдсон бөгөөд 2022 онд хамгийн их буюу 95 спортын гадаад талбай шинээр ашиглалтад оржээ. Үүний 64.5% төрийн өмчих байгаа бол үлдсэн нь орон нутгийн өмчлөлд бүртгэлтэй байна. Хэдийгээр нэг хүнд ноогдох спорт заал болон спортын гадаад талбай хүрэлцээтэй байгаа ч нийт талбайн 70 орчим хувьд засвар шинжиллийн ажил хийх шаардлагатай гэсэн дүн гарчээ.